За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв та бүхний далд тухамсарт ямар зүйл нуугдаж байна вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За миний хувьд өмнө нь 15 жил яг банкны салбарт ажиллаж байсангээ би та бүхэндээ хэлж байсан. За тэгэхээр ер нь бол яг амьдрал би хэн бэ? Би энэ хорвоо ертөнцид ямар өгөгдөлтэй ямар зүйлийг хийж бүтээх гэж ирсэн бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуусан цагаас эхлээд таны жинхэнэ амьдрал эхэлдэг гэж би ер нь бол сонссон. За тэгэхээр эргээд бодоход энэ 2 жилийн хугацаанд бол би үнэхээр яг би хэн бэ гэдэг асуултыг яг өөрөөсөө асууж чадсанараа айгүй тийм утга учиртай 2 жилийг өнгөрөөжээ гэж би үнэхээр өөртөө баярлаж байгаа. Хамгийн өөрийнхөө бест хувилбарыг олохын тулд би өөрийнхөө сүүдэр талдаа яг нүүр тулах шаардлага гарсан. Тэгэхээр өөрийнхөө сүүдэр талдаа нүүр тулах, түүнийг хүлээн зөвшөөрөх гэж бол үнэхээр маш их хугацааг шаардлаа. Тэгээд нэг миний хувьд бол маш сониуц зангаасаа болоод заавал ямарваа нэг зүйлийн асуултын хариултыг өөрийнхөө биеийн дээр бүр мах цуснандаа сэтгэлдээ бүр тэр чигтэн шингээж гаргадаг хүн учраас үнэхээр бас хугацаа бол миний хувьд бол алдсан боловч би энэ зүйлдээ бол үнэхээр харамсахгүй. За ер нь бол далд тухамсар дотоод хөөхөд одоо энэ хорвоо ертөнцийн одоо түмэн үзэгдлийг ойлгохын тулд өнгөж нэг юм зах тухаас нь яг ийм нэг үзүүрийг бариад авчихсан байгаа. Тэгэхээр үргэлж судалж байна. Маш олон хүмүүсийн бичсэн номыг уншиж байна. Маш олон подкастыг сонсож байна. Хооронд нь харьцуулж байна. Яг надад таарах тэр арга барилыг би судалж байна. Яг өөрийнхөө тэр мөн чанарыг олохын тулд өөрийнхөө бүтээлч байдлыг илрүүлэхийн тулд үнэхээр хичээж яваа хүний хувьд одоо өөрийн мэдэж авсан зүйлсээ хүмүүстэй өөрөөрөө шүүгээд өөрийнхөө өнцгөөс та бүхэнтэй юм хуваалцах боломж маань гарч ирж байгаа шүү гэж хэлмээр байна. За бүгдээрээ ямар ч байсан уншлагаа эхлүүлцгээе. Өнөөдөр бол таны далд тухамсарт юу нуугдж байгаа вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. Мэдээж эрэг богинохон хийгдэнэ. Одоогор бол би дөнгөж тэр зүйлийн үзүүрийг хатгасан байгаа учраас маш олон хүмүүст ярьж байгаа учраас бас хариуцлагатай байх үднээс зүйлийг би бол туршилт болгон хийж байна. Тэгээ мэдээж эрэг яг ийм подкаст гэхээсээ илүү миний хувьд хүзрөөрөө дамжуулж хүмүүст ухаарлаг өгөх зорилготой. Үндсэн арга барил маань хүзэр маань байгаа шүү. За бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ жоохон сонирхолтой байдлаар 3 лаа байгаа. За энэхүү 3 лаа маань эхний лаа маань ийм улаан өнгөтэй лаа байна. За ийш нь тавьчих . За 2 дахь лаа маань цагаан өнгөтэй. За 3 дахь лаа маань ногоон өнгөтэй юм лаа. За тэгэхээр та бүхэн маань мэдээж эрэг яг аль өнгөнд татагдж байгаа вэ гэдгээ нэгдүгээрт чек хийн. За хоёрдугаарт мэдээж эрэг нэмэлт хүзрүүдээ авах болно. За групп 1-ийн маань сонголтын карт Queen of Swords гэсэн энэхүү карт маань гарч ирлээ. За групп 2-ийн маань сонголтын карт Page of Pentacles гэсэн карт маань гарч ирлээ. Маш гоё юм эмэгтэйлэг нэрхтэй картууд маань гарч ирж байгаа чинь. За 3 дахь карт маань Chariot карт маань гарч ирлээ. За та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийн маань Queen of Swords гэсэн энэхүү картын сонголтыг хийжээ. За энэ карт маань ер нь бол маш жанжин шугам, зарчим юмсыг яг нэг юм бид нар өдөр тутмын зүйлээ хараад байдаг бол уг нь бол энэ карт маань маш том зураглалаар хардаг. За ер нь бол ийм карт байгаа. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан таны далд тухамсарт юу нуугдаж байна вэ гэдгийг бүгдээрээ сонирхцгоё.
За group 1 Page of Pentacles. За group 1-ийн Queen of Swords картыг сонгосон хүмүүсийн маань далд ухамсарт юу нуугдаж байна вэ? The Tower. Air of Cups. Emperor. Three of Pentacles. За энэ дээр тавьсан дээр байна. Strength. За King of Swords. Ace of Swords. King of Cups. Queen of Cups. За хамгийн доотлын карт маань Ten of Wands гэсэн картын сонголт гарч ирлээ. За ер нь бол нөгөө далд ухамсар гэж яриад байна те. Далд ухамсар гэдэг маань ер нь бол маш энгийн хэлгээр ярих болно. За далд ухамсар бол таны төрснөөс хойш танд тэ ингээд ирж байгаа мэдээллийн цуглуулга гэж ер нь бол энгийнээр ойлгож болно. Гэхдээ мэдээж хэрэг далд ухамсар бол бидний дээд үеийнхний маань үргэлжилж ирсэн гинжин ийм холбоос утсаар бас мөн дамжиж ирсэн суур мэдээлэл гэж бол ойлгож болохоор юм байна. За энэ бол тэ одоогоор миний мэдэж байгаа мэдлэгийн цар хүрээнийхээ үндсэн дээр л би ярьж байгаа шүү манайхаа. Тэгэхээр авах хийхээ ухаанаар хандна. За бүгдээрээ эхэлцгээе. За тэгэхээр таны далд ухамсар бол тэ одоогоор дотоод яг тэр далд ухамсарын хэсэг дээр бол үнэхээр одоо тавьж явуулах ёстой зүйлүүд маш их байгаа буюу таны тэр мэдээллийн сан ерөөсөө Ten of Wands буюу тэ маш их юм ачаагаар үүрэг хариуцлагаар айгуу тийм хүнд филингтэй явж гинэ гэсэн үг. За тэгэхээр таны далд ухамсарт суугдсан өнөөдрийн хүртэл хийж ирсэн одоо мэдээллүүд бол танд одоо бол үнэхээр ачаа болж байгаа. Тавьж явах ёстой зүйлүүдийг та тавьж явуулах цаг нь бүр ингээд үнэхээр тулцсан байгаа группийнхан байна гэж хэлнэ. Тэгэхээр хамгийн ингээд тэ ихний хамгийн сүүлийн карт маань ер нь бол юм айгүй хаалт болж одоо хаалтын буюу ерөнхийдөө нэг энергийг ингээд базаж гарч ирдэг байгаа. За тэгэхээр та яах вэ гэхээр өөрийн далд ухамсарын байгаа мэдээллийн цуглуулгуудаа буцааж нэгтэй ингэж бодож мэдээллүүдээ одоо ухаж гаргаж ирэх гэх юм уу да. За нөгөө хард дискээр ярих юм бол тэ буцаагаад одоо нөгөө апдейт хийгээд нөгөө мэдээлэл рүүгээ нэгээр нь орох шаардлага гарах нь тэ. Магадгүй ингээд одоо зүгээр энгийнээр ярих юм бол юм фолдер болсон тэ. За тэр хүн намайг ингэж гомдоосон. За энд гомдлуудын фолдер тэ. За энэ талд нь болохоор би ийм үүрэг хариуцлагатай ийм зүйлийг би хийх ёстой. Энэ бол миний үүрэг хариуцлага пад тэ. За энд нь болохоор юу гэдэг вэ тэ. Одоо тэр хүмүүст тийм хийж өгөх ёстой ч гэдэм үү тэ. Ер нь бол ингээд айгүй тийм үүрэг хариуцлагын дээр нь ийм хүнд мэдрэмж байгаад байгаа. Энэ зүйлс маань танд одоогоор бол тэ нэг амьдрал нэг ийм юу гэдэг болохгүй байгаа мэдрэмж. Та өөрийнхөө яг нөгөө ил ухамсараар ерөнхийдөө бол өдөр тутамдаа шийдвэр гаргаад тэ өөрийгөө юм хамгаалт хийгээд ингээ амьдарч байгаа болохоос ш далд ухамсар бол танд ингээд маш хүнд ачаа болж байгаа буюу араас чинь яг ингээд чирэгдээд ингээд тэ одоо зүгээр нөгөө тархин доторх мэдээлэлээ ингээд бодох юм бол бид нэг толгоогоо даагаал явчихна л та. Гэтэл тэр зүйлс чинь таны яг арталт нь ар нуруунд дэр чинь ингээд бүүн чулуу болсон юм шиг нэг юм мэдрэмж байгаа таахгүй. Тэгэхээр одоо бол энэ зүйлийг бол та том зураглалаар нь харах цаг болжээ.
За тавьж явуулах ёстой зүйлүүдийг тавьж явуулах. Ер нь бол нөгөө нэг далд ухамсараа ойлгоно гэдэг нь та өдөр тутамдаа хийгээд байгаа зүйлүүд маань таныг ингээд тодорхойлно гэсэн үг те. Яагаад би жишээ нь те ингээд амжилттай явж чадахгүй юм бэ? Яагаад би хайр дурлалын хувьд ийм азгүй байгаа юм бэ те? Миний амьдрал ганцхан ийм юм уу гэл ингээл те. Ерөөсөө л ингээд бөөн ингээ арталт нь ингээд те нөгөө байгаа зүйлээ харахгүй байгаатай л адилхан. Нөгөө чирж байгаа зүйлээ харахгүй байгаа урагшлах гад зүтгээд байгаатай адилхан гэсэн. Чирж байгаа зүйлээсээ багаар юмыг ингээд те нэг зэгцлээд ингээд нөгөө төр авахыг аваад хаяхыг хаяад те. За эхлээд нэг явахтай те нэг 5% нь аваа хайчи 10% нь аваа хайчи те ингээд нэг багаар зэгцлэгээ хийнү гэхээс далд ухамсар тийм ийм эрс төстэй ийм маш хурдан хөдөлгөөнд ер нь бол тийм дуртай зүйл биш. Яагаад гэвэл энэ бид бүхний амьдралд маш удаан хугацаанд дадал зуршлуулаад ирсэн байгаа зүйл байгаа. Тэгээ мэдээлэл гэдэг чинь өөрөө те бид нар ингээд жоохон махтач өөртөө мэдгүйгээр хүмүүсийн ийм орж ирж байгаа мэдээллийг ингээд дүүргсээр агаад одоо тэд чинь ингээд бүхэл бүтэн ийм мэдээллийн бааз бүртжээд байгаа байхгүй. Тэд нар чинь бидний одоогийн амьдралыг ингээд тодорхойлоод байна гэхээр ер нь бол айгүй аимшигтай зүйл юм лээ. За тэгэхээр ер нь бол Page of Pentacles гэдэг маань одоо ямарваа нэг зүйлийг одоо шинээр эхлэх юм боломж те. За тэгэхээр энэ зүйлс бол танд боломж байгаа гэдгийн илэрхийлэл. Tower бол одоо те ямар нэгэн зүйлс ингээд дүүрсэн одоо тэр бол те эцсийн цэгийн тулаад задрахад бэлэн байгаа буюу одоо 50 байсан зүйлс гентийн chaos гэдэг шиг те. Өөртөө нөө шуурга цахилгаан захиад те ямар нэгэн зүйлс нурах ёстой байгаад байхгүй. Тэгэхээр та артлынхаа нөгөө нэг одоо далд ухамсараа бүгдээрээ зүгээр л юм нэг те ингээд чирээд шуудаанд ингээд ямар нэгэн хүнд чулуунууд хийчээд бүслэгээрээ магадгүй ичаад ингээд чирээ явж байгаа зүйлгээл ер нь бол ойлгочих. Энгийнээр би энэ зүйлийг ойлгох гэж бараг ингээд хөдөлжөнд одоо 2 жил болчлаа те. Тэгэхээр та бүхэн маань тийм хурдан бас ойлгоно гэж бодохгүй байна. За тэгэхээр тэр зүйлүүдийг яах вэ гэхээр хэрэгтэй хэрэггүй зүйлүүд яагаад ингээд тэнд байгаад байгаа вэ гэдгийг та одоо ухаж гаргаж ирээд нэстэ үнэхээр ингээд зэгцлэх ёстой цаг хугацаа чинь болсон байгаад байна. За Air of Cups бол те хаях юм хаяач гэдэг яг үнэхээр team карт. За Air of Cups бол те энд ингээд нөгөө нэг хүн маань цаашаа ингээд те нуруугаа харуулад ямар нэгэн нарлуу одоо ингээд те ингээд явж гин. Тэгэхээр танд хэрэгцээгүй байгаа зүйлүүдийг та багаар хаях тухай те. Emperor бол энэ Emperor бол юмыг бол маш тактиктай, маш юм плантай үздэг. Тэ за бид нар бол одоо жишээ нь ингээд далд ухамсар дээрээ ингээд план гаргаж болно ер нь заяа. Яагаад тэр өдөр тутамдаа хийгдэж байгаа зүйлийнхаа эсрэг зүйлүүдийг та хийж эхэлжээж далд ухамсар таныг өөрөөр таньдаг гэсэн үг. За яах вэ гэхээр те за магадгүй нэг чулуун те нөгөө арталт шуудан ингээд яваад байгаа нэг чулуу таны хүнд ингээд маш их гомдсон байлаа гэж бодлоо. Тэр гомдлыг дотоод сэтгэлдээ гаргаж ирээд те тэр яг ямар зүйлээс болж гомдол үүссэн бэ гэх ингээд ботхоор эцсийн дүндээ бол яг янз бүрийн шалтгаан байгаа хүнийхээ нөхцөл байдлаас шалтгаалаад за жишээ нь хэм бол те хин нэгэнд гомдож явдаг бол яг сайн бодоод ах юм бол эцсийн дүндээ тэр таны өөрийн тань одоо буруу болж ер нь бол дуустдаг. Хүн бүх зүйлийн эхлэл тэ өөрөө өөрчлөгдөж бүх зүйл өөрчлөгддөг гэдэг шиг өөрчлөлтийг өөрөөсөө хийх ёстой гэдэг тэр зарчим одоо далд ухамсар дээр үйлчлэх ёстой гэсэн. Emperor бол тэ багаар гэдэг нь та үнэхээр далд ухамсараад ингээ ардаж хэрэгдээд байгаа юмнуудыг ингээ танин мэдээд тэрнийхээ эсрэг одоо үйлдэлүүдийг хийж эхэлнэ. Үйлдэл бол хийгээд одоо та нэг одоо чулуугаа ингээ хайчлаа тэ. За тэр чулууг хаяхын тулд та жишээ нь ингээд шууд одоо юу гэдэг за тэрийг одоо ингээл те одоо яг ингээ уучлчих гэл тэнгүүд нөгөө тийм амархан уушлагдчихдаг зүйл биш аахгүй. Тэр зүйл одоо ингээд багаар ингээ суларч ингээ тавигдаж одоо унаж дуустдаг гэх юм да. За тэгэхээр яах вэ гэхээр одоо ер нь бол далд ухамсарч өөрөө ингээ дадал гэдэг зүйлтэй холбогдно. Тэгэхээр та магадгүй те ингээл тэр бодол орж ирэнгүүт үгүй тэр хүний би ингээд те энэ байдлаар уучлсан гэд ингээд бодлоо дандаа сүргүүлж ингэж ерөнхийдөө ингэж сольж бодож явж агаад багаар ингээд тэр зүйлс орхигдохыг та анзаарах болно. За тэгэхээр энэ нөгөө нэг Emperor чинь план гэдэг байгаа чи ерөөсөө юу вэ гэхээр бүгдийг ингээд шинжилээд ингээд те гаргаж ирээд ингээд цаасан дээр жишээ нь ингээд буулгачлаа. За тэгснийхаа дараагаар
энэ зүйлийг би ингэж өөрчилж болох юм а гэд эхний дугаарт өөрчилж болох зүйлүүдээ л ялгачихна гэсэн үг. За тэгээ ингээ баг багаар орхиод ингээ те далд ухамсараа зэгцлэх нь байна. За далд ухамсар бол ерөөсөө ганцхан ингээд те өнөөдөр яриад дуусчих юм бол ерөөсөө биш. Энэ бол маш том цар хүрээтэй өргөн уудам зүйл байгаа. Тэгэхээр та энэ бүхнийг одоо сонсоод те үнэхээр ойлгохгүй байгаа бол өөр ингээд те далд ухамсарын талаар подкаст хийж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэр талаар та яах ёстой вэ гэхээр мэдээлэл цуглуулах буюу мэдлэгтэй байж та энэ зүйлийн ард гарч чаднаа. За энэ зүйлийн ард гэдэг байгаа нь ер нь бол те за жишээ нь ингээм амжилттай явж байгаа хүмүүсийг л та те далд ухамсартайгаа маш сайн ажиллаж чаддаг. Маш юм одоо ер нь бол авах юмтай кул хүмүүс гэл ер нь ойлгочих. Ер нь бол тийм шүү. За тэгэхээр бүгдээрээ Queen of Cups, King of Cups карт маань гарч ирсэн байна. За Three of Pentacles, Strength, King of Swords, Ace of Swords. За энэ зүйлүүдийг бол те одоо энэ Ace of Swords карт бол яг далд ухамсарын одоо ер нь карт гэж хэлж болно да. Энэ тарот картны маань. Тэгэхээр та бол түрүүний нөгөө нэгтэй өөрийнхөө бодлыг зэгцэл гэдэг байгаа чинь юм. Одоо энэ дээр нэмэх нь тэн дээр нэмэх нь тэгэл ингээл те баахан тоо бичигдсэн байгаа дагааз. За ер нь бол энэ та шатрын үйлийг бол өөрөө хийн. За King of Swords том зураглалаар нь хараад гаргаж ирээ гэх түрүүний миний яриад байгаа зүйлс. За энэ бол байгаа зүйлийг байгаа зүйлээр нь хүлээн зөвшөөрөх буюу та өөрийгөө хүчлэхгүйгээр баг багаар далд ухамсартайгаа холбогдож далд ухамсараа зэгцэлнэ. Та далд ухамсараа зэгцэлж чадсанаар юу болно гэж та үнэхээр энэ амьдралын утга учирыг тэндээс олох болно. Та юуны төлөө амьдрч байгаа те яаж амьдрах юм? Энэ амьдралаа яаж дуусгах юм? Дараа үедээ энэ одоо дээрээс ирж байгаа тэр утсан хэлхээний одоо үүлийн үрж бай те одоо юу ч өгөгдлүүд таны далд ухамсарт суусан зүйлүүдийг дараагийн төрөлтөө буюу үр хүүхэдтэй одоо шилжүүлэхгүй тулд та энэ зүйлүүдийг тасалж чадсанараа үнэхээр одоо баатарлаг зүйлс бүтээн гэдэл ер нь бол ойлгох болно. За тэгэхээр зарим хүмүүс маань үнэхээр өнөөдрийн маань ярьсан юмыг ойлгохгүй байж болно. Гэхдээ би аль болохоор та бүхэнд зүгээр нэг ихний байдлаар тайлбарлаж байна. Тэгээд та бүхэн маань үнэхээр энэ талаар сонирхохыг хүсэж байгаа бол те мэдлэг гэдэг бол асар ихтэй ингээд биднэрт мэдэх боломж нь үдээ одоо энэ цаг хугацаанд бол асар их байна те мэдлэггүйгээр бол та урагшлахгүй ганцхан миний одоо те энэ контентыг үзээ та ойлгохгүй тэгэхээр далд ухамсартайгаа холбогдож одоо өөрийгөө ойлгосон хүн үнэхээр одоо агуу их хүчийг өөртөө бий болгож чадна гэдэг энэ ганцхан зүйлийг л та ойлгох хэрэгтэй. Би бол үнэхээр нэг үзүүрээс нь бариад явж байгаа хүний хувьд үнэхээр тэр зүйлийг ойлгож эхэлж байгаадаа маш их баяртай байгаа учраас бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдсэн байгаа шүү. За ингээд та бүхэнд энэ хүртэл одоо уншаад дуусгаж байна. Тэгэхгүй бол ингээд би өөрөө бараг те нөгөө одоо яриан маш их юм чи өөрөө өргөн цар хүрээтэй мэдлэг учраас одоо нөгөө зүйл учраас те би эний чинь ингээд одоо ярина гэдэг бол бараг те мэдгүй одоо 100,000-ны 1%-ийг дөнгөж та бүхэндээ ингээд хэлж байгаа л зүйл шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээ энэ зүйлийн талаар маш гоё судлаарай. Маш олон хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр хичээгээрэй гэж хэлье да. За ингээд энэ хүртэл нэгдүгээр бүрийн маань уншлага дуусч байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Группний хандаа нэг зүйл хэлхээ марцсан байна. Дахиад бичлэгээ эхлүүлж байна. За энэ хоёр картынхаа учрыг би нэг болохыг бодъё. За Queen King of Cups хоёр маань ямар утга юм болоо? За ер нь бол энийг нэг айхтар юу яагаад дэлгэрүүлэх гэдэг шаардлагагүй гэж бодлоо. Ер нь бол эрэгтэйлэг, эмэгтэйлэг энерги бол энэ дээр маш юм тэнцвэртэй байгаа зүйлийг харуулж байгаа буюу яг King of Cups энэ хоёр карт маань ер нь бол маш гоё юм feeling тэ ийм мэдрэмжийн карт байдаг. Тэгэхээр та альч талаараа өөрийгөө нээх боломж нь бүрэн байгаа шүү л гэж хэлнэ. Яагаад тэгэхээр тэ энэ хараа энэ аяг руу ингээд өнгөж байгааз
За нэг нь болохоор тэ ингээд айгуу гой мэдрэмжээрээ аягаа ингээд мэдрэхийг хүсэж байна. Нөгөөх эргэтэлэг одоо энергитэй карт маань аяга руугаа харсан байдалтайгаар тэ нэг бас айгуу тийм спирitual байгаа даас тэ. За тэгэхээр ер нь бол таны зүрх сэтгэл энэ зүйлийг хийхэд одоо далд хумсартайгаа холбогдоход бүрэн боломжтой байгаа буюу энергийн хувьд те нөгөө эргэтэлэг эмгтэлэг энерги гэдэг бол хүн болгонд байдаг. За тэр энергийн баланс бол маш гоё байна л гэж тайлбарлая. За ингээд групп 1-ийн маань энэ хүрээд өндөрлөлөө. За групп 2-ын маань уншлага хэлж байна. Тэгээ групп 2-ын маань Page of Pentacles гэсэн карт те. Page of Pentacles бол шинэ боломжийн карт байгаад байгаа. За энэхүү карт маань одоо материалын ертөнцийн танд орж ирж байгаа шинэ гоё боломж гэсэн үг. За энэ зүйлээ бүгдээрээ ямар ч гэсэн группийнхаа сонголтыг төрдөө хойшлуулад илүү тодорхой мэдээлэл картнуудаас авцгаая. За эхний карт маань Tower. За энэ картаа эхний картаа л авч. За групп 2 таны далд хумсарт юу нутаж байна вэ? Devil. Star. Seven of Cups буруу тишээ харж гарч ирж байна. Page of Pentacles бас уруу тишээ хараад гараад ирлээ. Empress. Two of Cups, Nine of Wands. За групп 2-ын маань хувьд бол ер нь бол бараг шууд л айгүй тодорхой гарч ирж байна. За ямар ч гэсэн эхлэлээ бүгдээр ярьчих те. За далд хумсар гэдэг зүйлийн талаар өнөөдөр ярьж байна. Тэгээ энэ бол миний хувьд бол маш шинэ зүйл. За дөнгөж те энэ зүйлийн үзүүрээс нь атгаж авч байгаа гэдгээ би та бүхэндээ хэлсэн. За та бүхэн маань энэ зүйлийн талаар өөрсдөө мэдлэг мэдээлэлээ маш гоё нарийн авах боломж нь одоо энэ мэдээллийн 900-д маш гоё нээлттэй байгаа шүү. За ямар ч гэсэн далд хумсартайгаа холбогдож чадсан хүн бол би хинбэ? Би юуны төлөө амьдарч байгаа вэ? Би энэ хорвоо ертөнцид ер нь ямар өгөгдөлтөй ирсэн бэ гэдэг энэ асуултын хариултыг та далд хумсар болоод дотоод хүнтэйгээ өөрийн сүнсэн биетэйгээ холбогдож чадсанаар авах боломжтой юм аа. За тэгэхээр ингээд насны ангиллийнхан маань байгаа тий. Тэгэхээр авахгүйхийн ухаанаар хандаад ойлгохгүй бол одоо энэ зүйлийг ойлгох цаг нь болоог байгаа гэсэн үг. Ойлгож байгаа хүмүүс маань аль болох хурдан тий энэ одоо далд хумсраа зэгцэлж далд хумсартайгаа холбогдож түүнтэйгээ ажиллаж ирснээр таны амьдрал хавгүй дээр болох нэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа. За бүгдээрээ ингэж эхэлцгээе те. За тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэхээр таны далд хумсарт байгаа зүйлс бол үнэхээр маш чаленжтай зүйлүүд байгаад байна. За далд хумсар гэдэг зүйл маань таны эхийн хөвлөгөөс одоо те төрөөд өнөөдрийг хүртэл амьдарч авах хугацаанд таны одоо тархинд хуримтлагдаж буй одоо мэдээллийн сан гэж хэлж болно. Бид нар бүх мэдээллийг ингээд те ялгаж ингэж одоо юу гэдэг сандгүй штэ. Санахгүй байгаа зүйлс маань бүгд далд хумсарт яг касет шиг ингээд бичигдээд байж байгаа гэж ойлгочих. Маш энгийнээр штэ. За тэгэхэд та бол одоо үнэхээр нөгөө нэг
хүмүүсийн маань те нэгдүгээр групп дээр маань таавар гарч ирсэн, хоёрдугаар групп дээр таавар гарч ирлээ. Яагаад таавар гарч ирээд аав гэхээр одоо бидний энэ хорвоо ертөнцтэй одоо бидний энэ амьдарч байгаа дэлхийн бөмбөрцөг маань одоо тэр чигээрээ маш хурдтайгаар энэ галактиктэй энэ хязгааргүй орон зайд маш хурдтайгаар хайшаад юм мэдгүй те ингээд тэмүүлээд ингээд явж байгаа. За бид нар ингээд урд нь бол 3D ертөнц гээл те одоо энэ юу гэдэг материалын ертөнц гэдэг одоо магадгүй те энэ галактик юм бүтцэд ингээд амьдарч байсан бол одоо л уучлаарай бид нар маш юм ярилцах баг ингээ хоорондоо ярилцгүйгээр ойлголцдог сүнсний буюу те энэ сүнсний тэлэлт гэж яриад байгаа өсөлт гэж яриад байгаа те тэр 90 буюу тэр нэг одоо те ийм бүр одоо өөр хэмжээст ертөнц рүү манай дэлхий айлуушээ ингээд маш хурдаар тэр өөр галактик руу орсон байгаа гэж ер нь бол энгийнээр хэлье. За тэгсэн чинь яасан бэ гэхээр одоо хүмүүс маань үнэхээр ингээд ер нь бол те таач дээр бич дээр бүгд хүн бид нар бүгд адилхан одоо бол үнэхээр юу болоод байгааг нь мэддэхгүй бидний ингээд одоо сүнсэн бие айгуу чичиргээтэй амьдрал маш юм те нэг юм одоо тодорхой бус зүйлээр их айгуу их тийм дотоод зөрчилдөөнтэй те ер нь яг юуны төлөө амьдраад байгаа ингээ баг ингээд сэтгэл готрлын хамгийн доод зэгтээ тулж гад те ингээд нэг учир нь олдохгүй байгаа энэ одоо дотоод зөрчил бол энэ дэлхийн ертөнц өөр галактик өөр юм бүсэд оршсон гэдэг хугтгун явж байгаа шүү. За тэр одоо зүйлс энгийнээр тайлбарлахыг хичээлээ. За тэгээд дээр нь одоо тань руу орё те. За тэгэхээр та бол үнэхээр одоо энэ зүйлс таны дотоод зүй одоо ийм мэдрэмж чинь тесрэхэд одоо бэлэн болсон байгаа буюу та үнэхээр далд ухамсартайгаа тулах цаг одоо иржээ. За devil бол энд те утсан хүүхэлтэй байгаа. Зэнтэлттэй ингээ утсан хүүхэлтэй. Тэгэхээр утсан хүүхэлтэй яасан ер нь бол devil маань жоохон чөтгөрлөг те чөтгөрлөгсөн үг штэ ер нь бол. Тэгэхээр энэ карт маань таны далд ухамсар таныг яг ингээ өөрийнхөө хүснээр утсан хүүхэлтэй шиг ажилуулж байна. Та бол өөрөө юм оюун ухаанд хүн байгаад идэх те. Гэхдээ далд ухамсарынхаа буюу 95 өөрийнхөө бодол санааны 95% юу хийгээд байгаа ардталт чинь яг юу болоод байгаа вэ гэдгийг та ер нь бол өөрөө ингээ ойлгоход тун бэрх. За тэгэхээр одоо ер нь бол те ингээд нөгөө хүмүүсийг анзаараад хаар. За санхүүгийн одоо маш том юм мундаг захирлууд. За ер нь бол ингээ гадуур одоо эмч нар бүр эмнэлэг те. За дээр нь ингээд гадуур ингээд сургалтууд хүртэлтэй дандаа юм далд ухамсар те дотоод хүн гэл те ер нь бол бүгд ингэж ярьдаг болсон байгаа. За энийг анзаарах юм бол үнэхээр ингээд цаг нь болсон гэдгийг бол харуулж байгаа. За таны одоо та те таны далд ухамсар таныг яг утсан хүүхэлтэй шиг маш буруу тишин залаад байна гэж хэлнэ. Ер нь бол. За Page of Pentacles бол шинэ зүйлийг оруулж ирэхийн тулд та далд ухамсартайгаа тулахаас өөр замгүй болсон байна. За яагаад тэгэхээр Page of Pentacles бол таны өөрийн сонгосон карт. Энэ бол шинэ боломж. Гэтэл таны далд ухамсар энэ зүйл боломжгүй гэдгийг танд харуулад байна. Page of Pentacles карт маань яг ингээд одоо сонголтын картн дээр маань тэг буруу тишээ хараад гараад ирсэн. За тэгэхээр та яг ер нь бол яг энэхүү картны те энэхүү Devil картны утсан хүүхэлтэй шиг ингээ амьдраад байгаа буюу таны далд ухамсарт байгаа зүйлс маш их эдгэрэл хэрэгтэй байгаа буюу таны одоо далд ухамсар гэдэг зүйлд олон жилийн хугацаанд та хин нэгэн хүнээс хамааралтай явж байсан буюу өөрийн гэсэн толгой тэ өөрийн гэсэн бодлороо үйлдэл хийж чадахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж байна. За яагаад тэгэхээр тэ стар бол healing карт тэ итгэл найдварын карт. Та ямар нэгэн зүйлийг тэ ингээд нэг юм шарахыг эдгэх ёстой байгаа буюу энэ нэг тийм энэ утсыг та таслаад өөрийнхөө яг цэвэр өөрийн оюун бодолдоо итгэж
өөрийнхөө далд ухамсартаа ажиллаж тэр далд ухамсарт те хэн нэгэн заавал намайг залах ёстой юм шиг тэр бодогдоод байгаа тэр бодлын эсрэг та өөрөө тэмцэхнэ. За ер нь бол тэмцэнэ гэж хэлнэ. За хамгийн ихэнд би өөрийнхөө талаар нэг товч ярьсан те. Тэгэхээр би бол үнэхээр далд ухамсар яаж ажилдаг гэдгийг маш сайн анзаарсан гэсэн. Би ер нь бол өөрийгөө маш сайн анзаарсан. За тэгэхээр далд ухамсар бол бид нарыг зүгээр л өмнө нь хийдэг байсан маш тийм сүүдэр талын мань байн гаргаж ирнэ. За өдөр тутам хийж байсан зүйлийн мань байнга давтуулна те. Байнга ингээд давтамжаар давтуулна, нэг замаар явуулна, өөр зүйл харуулахгүй ч юм уу те. Энэ зүйлсээс одоо гадна талд нь өсөрч гарахын тулд буюу өөр бид нар бас гоё зүйлийг хармаар л шүү дээ. Тэр зүйлийг харахын тулд та энэ далд ухамсар гэдэг зүйлтэйг нэг бол маш гоё нюансаараа найзлан нөгөө талдаа бас энэ зүйлийг та өөрийнхөө дайсан гэж харж болох юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл би энэ зүйлийг өөрийнхөө амьдралаар, өөрийнхөө биеэр те бүх зүйлийг туулаад гарсан хүний хувьд өөрийгөө маш их ажигласны хувьд бол далд ухамсарыг бидний эсрэг ажилт юм байна гэдгийг ер нь бол ойлгосон гэхүү дээ. За тэгээд ингээд өөрийнхөө муу талтай те сөрөг талтай ингээд тулаад ирэхээр хүн бол үнэхээр шоконд орно. Гэхдээ тэр зүйлийг энэ би биш гэж бол битгий зүгтаараа энэ бол уушлаарай. Таны дотор өрнөж байгаа тэр бүх процесс танаас гарч байгаа тэр бүх сүүдэр талтай тэр зүйлс бол та. Тэгэхээр тэр зүйлийг би юм байна гэж ойлгоод одоо хэрвээ ингээд айгуу тийм токсик байлаа гэж бодлоо те. Тэгэхээр тэрийгэ засаж залруулах ажлыг эхлүүлнэ гэсэн үг. За тэр засаж залруулахад бол маш хэцүү. Гэхдээ та яг ингээд нэг юм одоо бид нар ярьдэн штэ тууштай байх тэгээ ямарваа нэг юмыг олон дахин давтаад ахаар зуршил болдог гэдэг шиг яг зуршлын хүчээр та далд ухамсараа өөрчилж чаддаг гэж би бол хэлнэ. Та фейлдэж болно те. Айгуу гоо ингээ явж байгаа ингээ ойлгочоод те. За тэгвэл би өстой яг би ийм сул талтай энэ дээр би ажиллана гэд явж байгаад фейлдэж болно. Фейлдэхтэй сэтгэлээр битгий унаарай. Дахиад унсан ч гэсэн те фейлдсэн ч гэсэн хуцааг өгж аваад дахиад урагшил. Урагшлах зам чинь юу байх вэ гэхээр таны урд юу харагдах вэ гэхээр энэ зүйлийг би давж гарна гэдэг итгэл найдвар байхад та зүгээр зөв замдаа явж байгаа. Өмнө нь бол зөндөө фейлдэх аюултай одоо анхааруулгатай. Яагаад тэгэхээр далд ухамсарыг давж гарна гэдэг бол бид нар тийм ч амар зүйл биш гэдгийг санах хэрэгтэй л гэсэн үг. За хоёрдугаар группийнхан бол боломж бол байгаа тий. Битгий ингэж хүний тий одоо ийм үг байгаа шүү дээ. Та хэрвээ өөрийгөө хинбэ гэдгийг мэдэхгүй бол таны хин нэгэн өдөрт нь таныг юу их ёстойг хэлж өгнө. Тэ таны юу ярихыг зааж өгнө. Та юу мэдрэх ёстойг хүртэл тэр хүмүүс зааж өгнө. За тэгээ уушлаараа та тэр хүний амьдралаар амьдраарай гэж тийм үг байлээ. Яг энэ бол үнэн. Хоёрдугаар группийнханд бол яг энэ өгүүлбэр яг таарах гэдэг. За тэмцэгч байгаарай тий. Aero 9 of Wands бол энэ бол шархацсан цэрэг гэдэг карт. За таны хувьд бол үнэхээр тий одоо маш их юм гүнзгий шархтай хүн байна. Энэ зүйлтэйгээ одоо энэ зүйлийг тавьж явуул уучил тий гэр бүлийн аз жаргалын юм карт байна. Танд боломж байна. Та далд ухамсартайгаа яг ингэж эвцэлдэж тий найзсныхаа төлөө маш сайхан зүйлийг олж харах болно. Таны харах өнцөг өөрчлөгдөнө. Таны бодол санаа өөрчлөгдөнө. Та баяжиж болох юм байна гэдэг арга замыг олно. Та тий аз жаргалтай амьдарч чадах юм байна гэдэг энэ итгэл найдварыг доторч нь асна. Та харин муухарлаад гэдэг шиг тий ингээд ийм зүйлд итгэхгүй яваад ах юм бол таны далд ухамсар таныг үргэлж хамт буюу ангуучлах болно. Та үргэлж бүдрэх болно. Та бүх зүйлийг ойлгохгүй явсаар байгаад энэ хорвоо ертөнцийг одоо тий ямарч одоо тийм гэгэрэлгүйгээр тий одоо сүнсэн биеийнхаа одоо тэлэлт гэж ярина. Ер нь бол ийм амьдралын одоо нэг гүн ухаан гэдэг шиг тий нэг юм жижигхэн үзүрэгч барьж чадаагүй дээ. Та дараа төрөлтөө буюу өөр хүүхэдтэй тэр сүдрээ тусгаад энэ хорвоо ертөнцөөс ингээд дуусах болно тий мэдээж бүх хүн өхөн үнэн төрхөн үнэн. Хамгийн гол нь энэ хорвоо ертөнцид
яаж тэр те нэг юм үлийн үрийн ч юм уу те нэг юм гинжин хэлхээсийг салах вэ гэхээр яг одоогийн энэ 90 цагт те бид нар яг одоо л бид нарыг яг ингэж чичрүүлж те ингээд савлуулж байгаа дээр та үнэхээр өөрийгөө ойлгож чадаад бүх зүйлийг ингээд гоё одоо те зөв болгож чадах юм бол та ирээдүй хойчтой хэдэн үедээ үнэхээр ингээд маш том буян үлдэнэ л гэж хэлэндээ. За тэгээд энэ яваас амьдралдаа те бас өөртөө өгдлийг ойлгочмоор л шүү дээ те. Тэгэхээр энэ бол би бол те бараг 10,000-ны 1% л ярьж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань авах гээхийн ухаанаар хандаарай. За дээр нь энэ зүйлийн талаар маш гоё судлаарай. Тэгээ дүнгэж одоо ингээд маш гоё ингээд амьдрал дээр гарч байгаа ингээд залуу хүмүүс маань те амьдрал ямар ч утгагүй байна. Энэ амьдрал ингэсэн чинь тэгсэн чинь ингээл те тиймэрхүү зүйл ярьж байна. Гэтэл бид нар одоо дэлхийд үнэлэгдэхүүц те дэлхийд бүр ингээд бараг одоо тэргүүлэгч ийм ухаалаг одоо ийм юу гэдэг юм хүчрхэг ийм арт түмэн байгаа даахгүй Монгол гэдэг чинь өөрөө. Тэгэнгүүт тэр зүйлийг маш олон жилийн хугацаанд гадны ингээд улсууд те магадгүй ингээд нучин дарж ирсний одоо гайгаар өнөөдөр ингээд төрж байгаа өнөөдөр те ингээд одоо боож одоо те нөгөө нэг юм залуу үе маань магадгүй одоо эцэг эхээс ирж байгаа тэр өвдлийн гинжин хэлхээсээр бид нар ийм өөртөө итгэлгүй амьдралд ийм хайртай биш болоод байна. За тэгэхээр яах вэ? Та аз жаргалтай амьдрах маш гоё арга байгаа. Энэ бол та далд ухамсараа сэрэх. Далд ухамсараа ойлгох, түүнийг зэгцлэх, түүнтэй найзлах тэ. За ингэж ирсэн цагт бол та зүгээр ингээд тэр маш их гоё баяжаад байгаа тэ маш аз жаргалтай амьдраад байгаа хүмүүсийн жорыг та зүгээр олцоон л гэд бод. Тэр 1000 номыг уншаад би яа тэ тэрний 7 дадал амжилтаа явах тийм юм тэр бомтон болох арга зам нөө тэр бол нөө та зүгээр өөрийнхөө далд ухамсартай холбогдож чадсан үед бүх зүйлс танд easy санагдана амархан санагдах болно шүү. За ингээд 2 дугаар группийн уншлагыг хүрээд өндөрлөө. Тэгээд өнөөдөр ууг нь бол тийм маш богинохон гэсэн чинь юу 10 минут ингээд болоо явчлаа. За тэгээд бүгдээрээ гоё авах гээхийн ухаанаар хандаад ухаалаг байхыг хичээгээрэй гэж хэлээд 2 дугаар группийн уншлагыг дуусгаж байна. Сонгожээ. За chart card уг нь бол маш гоё те баланстай карт байгаа. За ер нь бол нөгөө бүх юм хоёр талтай гэдэг шиг хар цагаан гэдэг шиг те энэ хоёр маань ер нь бол бүх зүйлс нөгөө yin yang гэдэг шиг 50-50% та тэнцэж байж амьдрал ингээ урагшилдаг те бид нар дандаа жаргаадах юм байхгүй дандаа зохгүй нь тодорхой. За тэгэхээр бүх юмний балансыг авч маш гоё тэнцвэртэй явдаг гэж ер нь бол хэлэгдэх энэхүү карт маань та бүхэн сонгосон байна. За тэгэхээр бүгдээрээ далд ухамсарын талаар ярьж байгаа те. Далд ухамсар гэдэг бол таны эхийн эвлэгээс дөнгөж төрөөд өнөөдрийг хүртэл одоо таны тархинд бичигдсэн байгаа одоо мэдээлэл гэж бүгдээрээ зөв энгийнээр үзэн заяа. За энэ мэдээлэл та ихэнхийн санахгүй байгаа хэрнээ энэ мэдээлэл таныг үргэлж өдөр тутамд чинь дандаа чиглүүлж явдаг. Юу хийхийг чинь энэ зүйл мэддэг гэсэн үг. Маш ухаалаг систем. За тэгэхээр яах вэ гэхээр магадгүй бас энэ дээр нэмэх нь би бол дээд те бидний дээд үеуд гэдэг шиг үед дамжиж ирсэн удмын мэдээлэл бидний энэ далд ухамсартаас нэмэгдэж орж ирдэг гэж би бол боддог. За ингээд ер нь бол маш их судалж байгаагийн хувьд тэ бараг 10,000-ны нэг мэдгүй одоо саяын нэг хэсгийг яриад байгаа юу би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би ямар ч хэлсэн үзүүрийг нь бол хатгаж авсан. Тэ энэ зүйлийн талаар одоо ярьж эхлэхэд бас боломжийн боллоо шүү гэдэг үндсэн дээрээс би өнөөдөр энэ уншлагаа хийж байгаа. За тэгэхээр нөгөө нэг далд ухамсарын учрыг олоод түүнтэйгээ холбогдоод ирэхийн цагт таны амьдрал урд хожид байгаагүйгээр маш гоё аз жаргал баяр баясгалан мэдэрнэ гэдэгт миний хувьд бол итгэлтэй байна. Гэхдээ тэнд бол юу байх вэ гэхээр та өөрийнхөө байх, өөрийнхөө сүудэр талыг олж харах маш олон жилийн хугацаанд
одоо ирсэн мэдээллүүдийг вирусыг цэвэрлэх гэдэг энэ л зам танд одоо харагдах ёстой юм байгаа юм. За тэгээд ингээд бид нар мэдээллийн 90 байна те. Одоо бол энэ далд тухамсар дотоод хүн те сүнсний өсөлт гэдэг ингээд хүн болгон маш ихээр ярьдаг болсон. Маш том санхүүгийн корпорацийн те захирлууд ярьж гин, эмч нар ярьж гин, багш нар ярьж гин те. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр цаг хугацааны хувьд маш юм тулсан ойрхон болсон зүйлс байгаад байгаа шүү. За тэгэхээр та бүхэн маань ч гэсэн энэ талаар те над чиг бас өөрийнхөө төлөө аюу гай судалгаа хийгээрэй гэж хүсье. Тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За групп 3. Таны далд тухамсарт юу нөхдөж байгаа вэ? Групп 3. Таны далд тухамсарт юу нөхдөж байна вэ? Six of Pentacles, Ten of Pentacles, Five of Wands, Five of Swords. Tower карт маань 3 групп дээр маань гуруулан дээр нь гарч ирлээ. За ер нь бол маш баяртай байна. Өнөөдөр миний ярдэ хийж байгаа уншлагын маань үр дүн гэж би таврыг хэлнэ. Хуучин зүйлээ тавьж явуулах, шин зүйлийг эхлүүлэх боломж чинь ерөөсөө л таны далд тухамсарт байгаа шүү гэдэг энэ коммент тавр карттай маань үнэхээр одоо төгс зохицох юм аа. За Ace of Cups. За та далд тухамсартайгаа холбогдож чадсанаар хайрыг олж авах нэ. Ace of Cups. Таны зүрх сэтгэл цэлэмхэн та маш гоё те урагшлах хүчтэй болж чадна. 3 дугаар групп бол nice байна. За тэгтээ бол танд ярих юм бол байна те. За далд тухамсарт юу нөөгдөж байна вэ? За тесрэх цаг болсон. Угаасаа цаг хугацааны хувьд бүх хүн дээр болсон байгаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл эхлэлт нь хэлсэн. Энэ зүйлийн талаар маш олон хүмүүс ярьдаг болсон. Энэ бол болохгүй байгаа зүйлсийг болох гэж байгаа. Одоо юу гэдэг нийгмээрээ болохгүй байгаа зүйлийг тэ засахын тулд ингээд нэг юм одоо массаараа яриад байгаа нь ерөөсөө л энэ засах шаардлагатай цаг хугацаа нь болсон л гэсэн үг. За урд нь бид нарыг тэ жоохон бахад одоо жишээ нь ингээд нэг за овоогоо айгу мэдээ орж ирсэн цаг гэх юм бол тэ нэг юмыг ойлгож иддэг гэх юм бол мэдгүй 1-р анги 2-р анги за 3-р анги гэл инглээ гэхэл би лав тэр үед далд тухамсар тэ сүнсэн бие дотоод хүүхэд би тэрийн зүйлийн талаар бараг л худалч үнд 2 жилийн өмнө ч гэсэн энэ зүйлийг бараг сонсож байгаагүй. Би бүр ярихт нь ч ойлгохгүй байсан. За тэгэхээр одоо бол хүмүүс ялангуяа таарот үзэж байгаа хүмүүс бол сүнсэн бие тэлэлт төсөлт гэдэг зүйлийн талаар тэ далд тухамсар гэдэг зүйлийн талаар бол ерөнхий ойлголттой болж байгаа учраас би өнөөдөр бас ийм зүйлийн талаар ярих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За таны хувьд хамгийн ихний карт маань Six of Pentacles карт маань ер нь бол ямарваа нэг зүйлийг ижил тэнцүү авах өгөх зарчим байдیں۔ За Chariot маань бас жоохон төстэй. Яагаад гэвэл та хүнд юу өгнө тэр зүйл буцаж ирнэ гэдэг ийм бодолтой. За дээр нь та ер нь бол л штэ ямар нэгэн зүйлээр материаллык зүйлээр дутаж өсөөгүй хүн байна та. За одоо бол та штэ те үнэхээр яг ингээд циклж эхэлсэн буюу таны дотоод зөрчилдөөн эхэлсэн байгаа гэсэн үг. Би хинбэ гэл те би юуны төлөө төрсөн. За яг бүр ингээд жоохон залуучууд маань бас маш их үзэж байгаа те. Уг нь бол эрт ойлгох тусмаа сайн. Хэрвээ та өнөөдөр энэ уншлагыг нэг сайн ойлгохгүй бол үзэх цаг нь болоогүй, ойлгох цаг нь болоогүй зүгээр орхих ёстой шүү гэж хэлнэ. За тэгэхээр дотоод төрсөлтөө эхэлсэн. За та би хинбэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж эхэлсэн цагаас хойш энэ хорвоо ертөнцийн дээр яг одоо тэ хүн гэдэг энэ одоо оюун ухаанд
одоо амьтан гэх юм уу те. Энэ одоо юу гэдэг хүн болох яг жинхэнэ хүн байх одоо тэр үзэл санаа чинь одооноос эхэлж байгаа л гэж ойлгож болно. Тэ би хэм бэ? Юуны төлөө төрсөн? Энэ хорвоо ертөнцид яах гэж төрсөн? Би юу хийж үтэх гэж төрсөн те? Энэ асуулт бол хамгийн одоо амьдралын үнэхээр чухал асуулт те. Бид нар зүгээр эсгүй бол яах юм те? Өдөрт бид нар амьдрыг гэвэл амархан шүү дээ те. За үр зээлгүй бай. За ингээд бодлоо. Бид нар ингээд те өдөр тутамдаа зүгээр нэг мал те 5 шум малаа ингээд хариулаад сайхан амьдраад ингээд те одоо уудам талтаа ингээд сайн сайхан амьдарч агаад одоо дуусч болно. Одоо жишээ нь тэр хүмүүсийг бол муулах гэсэнгүү те. Гэхдээ бид нэр бүгдээрээ өөр өөр зүйлийн өгдөлтөд төрсөн учраас бүх хүмүүс одоо ингээд те мал хариулахгүй те байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол за тэгэхээр өгдөл өөр гэсэн үг те. За тэгэхээр одоо ер нь бол ингээд нэг юм хот суурин газар амьдарч байгаа хүмүүс маань одоо нүүдэлчин ахуйгаасаа ингээд салаад ийм материалын ертөнц дотор ингээд ороод амьдарч байгаа. За дээр нь бид нар амьдралын утга учир гэдэг зүйлээсээ жоох ингээд холдсон гэсэн ийм бас нэг ухтгун явд юм бэлээ. Одоо байгальд хийгээсээ ер нь бол ингээд холдсон те. Одоо Дөрвөлжин хаан дотор те ийм нэг одоо өөрсөн шавар тоосох зүйлд амьдарч байна. Энерги хязгаарлагдмал байна. Бид нарын те бодол санаа матриксд орсон байна. Бид нар те одоо түрүүний яриадсэн шиг одоо хөдөө сайхан мал хариулаад ингээд малчт маань те ямар нэгэн одоо ийм одоо хаалтгүй хашилтгүй одоо яг ийм байгальд ихтлгээтэйгээ маш гоё коннект хийж амьдардаг учраас тэдний магадгүй ингээд те үзэл бодол ийм тэнүүн сайхан те ийм гоё өргөн дэлгэр амар амгалан байдаг байх магадлал нь бол маш өндөр. За тэгэхээр ер нь бол нөгөө суурин соёл иргэншилт байгаа биднүүсийн хувьд бол яг нөгөө матрикс дурсан ингээд нэг юм өглөө бослоо тэ ажилдаа явлаа, жимдээ явлаа, тийшээ явлаа, ийшээ явлаа ингээд гэртээ ирээд унтлаа. Яг энэ зүйлс одоо юу вэ гэхээр тэ зүгээр нэг яг юм тогтцсон одоо нэг юм амьдралын хөвшил байгаа даа тэ. Яг өөр зүйлс дээр хүмүүс маань ингээд гоё зугаалж мугаалаад нэг хэсэг ингээд нэг юм одоо пауз авч байгаа ч гэсэн энэ хорвоо ертөнцид бид нар ер нь бол те ямар нэгэн тийм бүтээлч чанараа хөгжүүлэх гэж ирсэн байдаг гэж би бол сонссон. За би бол ер нь бол энэ одоо те далд хомсор татаад хүн гэдэг зүйлийн дөнгөж үзүүрийг хатгаж явж байгаа хүний хувьд тийм гоё өргөн цар хүрээтэй ярихгүй байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань өөртөөхөө гоё мэдлэг нэмхийн тулд өөрөө хичээнэ гэсэн үг. Би зөвхөн өөрийнхөө одоо ингээд те хүзрийн давуу та бүхэндээ тус олох гэж л ингэж хичээж ярьж байгаа юм шүү. За тэгэхээр бидний хувьд бол яг ингээд те одоо зүгээр Улаанбаатар ингээд том зураглаар харъя л та те ингээд бижигнээл хаст те бижигнээл нэгнээс гараад ороод яг тэр дотор үнэхээр бүтээл чанар гоё хөгжөөд те өөрийгөө ингээд олцсон хүмүүс бол миний хувьд бол тун цөөхөн харагддаг. За тэр яах вэ? За тэгэхээр бүр ингээд дэлгийгаад явлаа. За тэгэхээр таны далд хомсорч юу вэ гэхээр та өнөөдрийг хүртэл те таны одоо мэдээллийн сан бол аз жаргалтай гэр бүл юугаач дутаагүй те үг авах зарчим гэдэг зүйлийг мэднэ. Та ер нь бол ерөнхийдөө бол ингээ маш гоё баланстай амьдэрсэн хүн байгаад байна. За групп 2-ыг бодох юм бол те манай групп 2-ын бол жоохон юм одоо тийм тэг хин нэгнээр удирдуулж байгаа юм нэг мэдрэмжтэй байсан. За тэгэхээр яг та одоо бол тэг ингээд нэг эцэг ихэн те таны ингээд эмээ өвөө ч гэдэм үү таныг өсгөхдөө маш сайхан өсгсөн та бол одоо бол өөрөө би яасан бэлээ те би хэм бэлээ гэдэг овоо ингээд те бодож эхэлсэн хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энд те 5 sword бол яг энэ аахгүй. Бүр ингээд нөгөө бодол зөрчилдөө эхэлсэн, дотоод зөрчилдөө эхэлсэн. Яг ингээд мэдээж ирэг чиний те ингээд эцэг их чамааг үрдийн мөнх одоо бүх зүйлээр хангаад амьдраад байна гэж байхгүй. Та өөрийнхөө дотоод тэг хүч, нөөц, боломж, эрдэм, мэдлэг гэдэг юу гэдэг те тэрнгээрээ та өөрийгөө авч явах цаг нь болсон. Гэтэл та бол энэ дээр одоо зүрх сэтгэл рүүгээ илүү өнгөж байгаа мó гэж миний хувьд мэдрэгдлээ. Тэ материалын зүйлсээс ингээд халаад одоо тэ
зүрх сэтгэл буюу би яг яавал те миний зүрх сэтгэл ингээд нэг юм гоё тэнүүн амар амгалан гоё баяр баясгалангаар дүүрэн байх юм бэ гэдэг зүйлийг та яг ингээд бодоод эхэлсэн гэсэн үг. За Ace of Cups те. За тэгэхээр энд бол материалын зүйлс бол за бүр ингээд те хасъя. За энд бол Ten of Wands гэдэг энэ одоо таны талд хомсор маш их ийм одоо ачаа тэжтэй явж байна. За Emperor бол та талд хомсраа маш сайн коннект хийж энэ зүйлийг ойлгож энэ зүйлийг хаях ёстой, гээх ёстой зүйлүүдээ авч гээхийн ухаанаар хандаад ингээд тэ цэцлэх шаардлага гарсан. Page of Swords бол тэ одоо бол цаг нь ирсэн. Та энэ зүйлийг ард гарахад мэдээж ирэх маш чаленжтай. Гэхдээ та чадна. Та эрдэм мэдлэг буюу тэ миний хэлээд байгаа та өөрийнхөө далд хумсар дотоод хүнтэй холбогдохын тулд сүнсэн бие ойлгохын тулд номтой нөхөрлөх нь байна, мэдээлэлтэй нөхөрлөх нь байна, тэ яг өөрийнхөө энэ тархийг цэнэглэх буюу тархиныхаа гэрлийг хасаа гэсэн утга. За Ace of Pentacles бол шинэ боломж тэ танд одоо жоохон ингээ хөнгөн мэдрэмж төрнө. За Ten of Wands бол та маш хүнд ачаатай ингээ явж байна. За энэ ачааг бүгдээрээ ер нь юу юм гэдгийг нэг тодруулчих. Яг Ace of Pentacles карт маань уруу тийшээ хараад гараад ирлээ. Ой чимхташ. Унаад ах юм. За энэ юу вэ? Six of Swords бас буруу тийшээ хараад гараад ирлээ. Three of Cups. За энэ нөгөө шинэ боломж чинь таны хувьд энд байгаад байгаас те. Гэтэл та энд бүх юм боломжгүй юм шиг те. Бүх юмыг орхиж явмаар юм шиг нэг юм хүнд мэдрэмжтэй яваад байна. Асуудал ер нь бол нөгөө нэг гоё ингээ зүрх сэтгэлтэй нэг юм гэрэл асаамаар байгаа байхгүй юу? Гэтэл тэр гэрэл чинь асаахын тулд та энэ асуудлуудыг зэгцлэх ёстой байна. Ace of Swords бол Sword-ууд бол ер нь бол асуудал байгаад байгаа. Pentacles-ууд бол ер нь бол боломжууд байгаад байгаа тий. Тэгэхээр та бол одоо тий нэг юм бүх зүйл магадгүй тий ганцаараа цаашаага боломжгүй юм шиг тийм мэдрэмж та зүрх сэтгэлдээ ийм гоё тий хайрыг ингээд цацруулж чадахгүй байгаа юм шиг ийм мэдрэмж аваад байна. За тэгэхээр ер нь бол та feelings талдаа айгүй тийм хүнд ачаатай явж байгаа гэсэн үг. Баяр баясгалан гэж зүйл алга. Та ер нь бол тийм хайр мэдрэх хэрэгцээ байна. За тэгээд ер нь бол хайрыг мэдрэх боломжтой тий. Тэгэхээр та бүхний хувьд одоо би хэлж байгаа 10,000-ын 1% ярьж байгаа учраас та бүхэн нэмэлтээр яг энэ сэдвийг тий далд хумсар гэдэг зүйлийг маш сайн судлаарай. Сүүлийн үед бол үнэхээр гой гой подкастууд хийгдэж байна. Өөрийнхөө сэтгэлийн гүн рүү ороорой тий. Гүний сэтгэл зүйгээл маш гоё ярьж гин. Карл Юнгийн гүний сэтгэл зүй бол надад үнэхээр best санагдаж байна. Тэгээ би бол үнэхээр яг энэ сэдв рүү, энэ зүйл рүү бүр гүн гүнзгий орохыг, ойлгохыг те энэ magical те энэ ер бусын зүйлийн би учрыг олоод үнэхээр би амьдралаа үнэхээр амар амгалангаар дүүрэн аз жаргалаар дүүрэн ингээд ер нь бол дуусгахыг хүсэж байгаа. За миний бас мөн хүсэл ирээдүйн хойчтой одоо үр удамдаа өөрийнхөө сүүдрийг тусахгүйгээр яг өөрийнхөө одоо тэ асуудлыг шийдээд өөрийнхөө хийж бүтээх ёстой бүтээлээ бүтээгээд ингээд хүн болж төрснийхөө зорилгыг биелүүлэхийг үнэхээр их чармааж ажиллаж байгаа хүн байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд мэдлэг мэдээлэлээр өөрийгөө маш сайн гоё цэнэглэрэй л гэж хэлье да. За ингээд энэ хүрээд та бүхний маань уншлах өндөрлж байна. Баярлалаа. Баяртай.